Сайн байцгаана уу? Намайг Од Гэрэл гэдэг. Би үйл хөдлөх хөрөнгөний салбарт 9 дахь жилдээ борлуулагч болон зөвлөх үйлчилгээ өгч ажиллаж байна. Энэ удаа үйл хөдлөх хөрөнгөний салбарт шинээр ажиллах гэж байгаа болон ажиллаж эхэлж байгаа хүмүүст зориулж дараах 3 зөвлөгөөг өгье. Нэгдүгээрт та үйл хөдлөх хөрөнгөний борлуулагчаар ажиллахаар шийдэх гэж байгаа болон энэ салбарыг сонирхож байгаа бол та маш хурдтай, уйггүй шин чанартай хүн байх ёстой. Учир нь үйл хөдлөх хөрөнгөний борлуулагчийн ажил гэдэг бол маш их олон ажлыг зэрэг амжуулдаг, олон талын оролцогчтой хамтын ажиллагаа эхлүүлдэг, олон жижиг деталуудыг хийдэг, мөн зарим нэг цаг хугацааг төлөвлөхийн аргагүй ийм нөхцөл байдал бид нар ажилладаг. Тэгэхээр энд бол таны хувь хүний чинь шинж чанар тохирох уу гэдгийг та тооцох ёстой. Хоёрдугаарт та шийдвэрээ гаргаад үйл хөдлөх хөрөнгөний салбарт ажиллаад эхэлсэн бол танд маш сайн хувийн зохион байгуулалт шаардлагатай. Учир нь үйл хөдлөх хөрөнгөний ажил бол дунджаар танд өдөрт 40-50 хуцсны дуудлага ирнэ. Зарим тохиолдолд та нэг объектыг 8-аас 12 удаа үзүүлэх шаардлага гарна. Энэ үед бол хүн маш ихээр ажлын стресст ордог. Тэгэхээр буцаагаад энэ өдөржин ирж байгаа хүйтэн дуудлагт ажлын тэр стрессийг буцаагаад яаж тайлах уу гэдэг арга хэрэгслүүдийг судалдаг. За компани алиахад сэтгэл зүйн сургалтуудыг авдаг ийм шаардлагатай байдаг. Тэгэхгүй тохиолдолд бол ер нь эхлээд маш туртай ажиллаж эхэлсэн залуучууд тун удахгүй ажлын стрессээсээ болоод ажилласаа залхах ийм хандлага харагддаг. Гуравдугаарт та дээрх 2 шинж чанарыг амжилттай даван туулаад таны борлуулалтын ажил идэвхтэй байгаа бол та юуг анхаарах вэ гэхээр тухайн үйл хөдлөх хөрөнгөний онцлог давуу талыг буюу ялгарлыг бий болгох шаардлагатай. Тэр зам одоо үед маш их өрсөлдөөнтэй байгаа, сонголт их байгаа. Энэ үед таны зарах гэж байгаа орон сууц, объект, ажлын байр ямар давуу тал онцлогтой вэ гэдгээ гаргаж ирж тухайн онцлогын дагуу сурчлагаа явуулах ёстой гэж бид нар хардаг. Учир нь онцлог давуу талыг гаргаагүй зөвхөн байгаа гарын зургийг тавиад тодорхой хэдхэн мэдээллийг тавьснараа тухайн үйл хөдлөх хөрөнгөний онцлог давуу тал нь хүмүүст мэдэгддэггүй. Тэгэхээр таны борлуулалт удаашрдаг. Үйл хөдлөх хөрөнгөний онцлог давуу талыг гаргах бид нар маш олон талын хурлуудыг хийгээд тухайн худалдаа авагч нь хэн байх юм? Энэ орчин өөрөө ямар тав тухайг өгөх юм гэх мэт бэлтгэл ажлууд хийснийхаа дараа худалдан авагчаа хүлээж суух биш, худалдан авагчтай хурж очиж өөрийнхөө мэдээллийг өгөөд амжилттай борлуулалт хийгдэг. Ингээд үргэлж зөвлөдөг үнэнч хамтрагч Меско Од Гэрэлтэй байсан. Баярлалаа. Танд амжилт хүсье.